Сайн байцгаана уу? Сөүл айтнаа. Энэ удаагийн өгүүлгийг үхэлдээ нүүр тулсан Бетти Гудагногийн туршлагаас санаа авч бүтээсэн ба энэ өгүүлгээрээ дамжуулан нөгөө ертөнцөөс бидэнд илгээсэн мессежийг та бүхэнд хүргэх болно. Энэ бол зүгээр нэг зохиол биш, бодит туршлага, ухаарал, амьдралын гүн гүнзгий ойлголт юм. Ингээд тоглон сууж таалан төсөөлнө. Сүнслэг ертөнцөөс ирсэн мессеж. Баяраа өнөөдөр 35 настай хар багаасаа архин донтсон. Донтогчийн амьдралаар амьдраад олон жилийг өдөж буй. Энэ өглөө тэрээр урдын адил хэд 3 шил арх хөнтөрчхөөд өдрийн халуун наранд тасраад өгөв. Гинэт нүдэ нэгэд харвал дэргэд нь хид хідэн гэрэл цацруулсан сахиуснууд зогсож байв. Түүний толгойд огт гайхах, сандрах мэдрэмж төрсөнгүй. Зүгээр л өөрийн зүнгөөрөө асуух шаардлагагүй гэртээ ирсэн байгаагаа ойлгов. Тэнд маш их амар амгалан бялхсан хайрал байх ба хайшаач явмааргүй эндээ үрдүүлдмээр их тайтгарлаар үлгийдүүлв. Эргээд тартал тэрээр томоо ширээн дээр сахиуснуудтай хамт сууж байлаа. Сахиуснууд чи энд мэдээлэл авахар түр ирсэн гэж хэлэхдээ зэрэгцээд баяраа зогт тусан. Юу гинэ? Би буцаад явах ёстой гэж үү? Үгүй, би чадахгүй. Ахиж тэр хэцүү газар чинь амьдрахгүй. Би эндээ үлдэн химэн чадах чинээгээрээ эсэргүүцэн тэрчлэв. Гэтэл сахиуснууд энэ амьдрал бол чиний хүсэн хүлээсэн хичээлүүдэд суралцах хамгийн чухал амьдрал. Энэ амьдралдаа чи архинаас гарч удмынхаа гинжин хэлхийг таслахын тулд өмнөх олон амьдралыг бэлтгэл болгон туулсан. Бид чиний энэ боломжийг булаахгүй. Чи заавал буцаад явах хэрэгтэй гэж ятгав. Баяраа архин донтсон ээж аавын том хүү болж төрсөн ба доороо нэг дүүтэй. Хүүхэд нас нь үргэлжил дутуу, идэх хоолгүй, унтах газаргүй хүнд нөхцөлд өнгөрсөн. Ээж аав нь эцэст нь архинаасаа гарч чадалгүй явсаар архиныхаа хордлогыг дийлэхгүй хамтдаа амиа хорлож өөд болсон юм. Дэндүү гэхэд дэндүү хатуу амьдралыг туулж өөрөө хүртэл ээж аавынхаа туулсан ижил замыг туулан донтогч болчихсон яваа нь энэ юм байна. Гэхдээ баяраагийн энэ насныхан зориг архинаас гарч түүний үндэс болоод байгаа шархнуудаа олж имчилж сүнслэг гэр бүлдээ хамгийн үнцэнтэй бэлэг болох эдгэрлийг авчрах юмсанж. Нэг хүний эдгээсэн том эдгэрэл сүнслэг гэр бүлдэх маш олон шарах, кармаг, зэрэг эдгэх давлгааг бий болгодог. Энэ талаар мэдээж физикл бид байхдаа мэдэхгүй. Гэхдээ сүнслэг ертөнцид байгаа учраас түүнийгээ олж харж эргэн санах бүрэн боломж тохиож байгаа нь энэ. Яагаад гэвэл түүний хувьд эргэлт хийх хамгийн чухал цаг үе нь болсон байж. Түүний сахиуснууд баяраад төрхөөсөө өмнө одоогийн амьдралаа төлөвлөж байх үеийн хэд хэдэн чухал мөчүүдийг харуулав. Баяраа яг л дэлгүүрээс хүнс авч байгаа мэт өөрийн сакс руу олон хүнд нөхцөл байдлуудыг чулуудах хаж. Би чадна. Ийм зовлон, ийм нөхцөл байдал, ийм ээж аав, ийм урвалт гэдэл сонгож өгч байгаагаа харав. Тэр дунд нь түүнийг өсвөр наснд нь маш их зовоож, хуурч, одоо хүртэл бодох төдийд зүрхийг нь зүсдэг тэр нэгэн охин байж байлаа. Сайн хартал тэр охины сүнслэг ертөнцийн түүний хамгийн хайртай дотны найз нь байв. Энэ насныхан дайсан мэт үзэн яддаг хүн нь үнэндээ сүнслэг гэр бүлийнх нь эрхэм гишүүн байхан тэр. Баяраа өмнөх насандаа тэр охины туулахыг хүссэн хүнд туршлагуудыг өгсөн учраас тэр кармагаа тэнцвэржүүлж охинтой гэрээ хийсэн байв. Ингээд баяраагийн хохирогч сэтгэхгүй уурших мэт алга болов. Ямар их утга учиртай, чухал зоригтой энэ амьдралыг туулж яваа эрхэм нандин сүнсвэ гэдгээ ухаарав. Баяраа ээж аав нь тийм байдалтай яваад өгснөөс хойш дүүгэж хаяад архинд орчихсон өөрөөсөө зэвүүцэж амьдарч иржээ. Тэр их гутамшиг, шаналл өөрийгөө үзэн ядах бугалсан сэтгэлээсээ болоод дэрэгдэх бүх хүнээ зогсолтгүй өвтгөж тэгээд энэ бүх байдлаа ээж аавын л буруу хэмээн хохирогчийн амьдралаар амьдарч явснаа ухаарав. Энэ бүхэн болох л учиртай би өөрөө төлөвлөж ирсэн байж. Би бол бүх сүнснүүдийн адил зоригтой том зүйлээс эмчлэгдэж сүнслэг гэр бүлдээ тайтгарал авчрахаар ханцуй шамлан яваа эрхэм нандин сүнс байж хэмээн бүх зүйлийн нарийн утга учирыг ойлгов. Сахиуснууд түүнийг буцаад явахаас өмнө ин хэлв. Чи минь энэ хорвоогийн бүх хайрыг хүртэх хэрэгтэй. Чи хизээч эвдрээгүй. Чи хизээч өөрийн дотоод гэрлээ алдаагүй.
Энэ бүхэн зүгээр л бидний энэ том арх гэх шархнаас гэтлгэх агуу том төлөвлөгөөний нэг хэсэг л байсан. Чи бүх хайрыг хүртэх хэрэгтэй. Чи юунаас илүү хамгийн үнцэнтэй хэмэв. Одоо очоод энэ бүх шархнаасаа өөрийгөө чөлөөлөн гарч ирээд бусад ижил замаар явж буй сүнснүүддээ туслаарай. Энд сонссон бүхнээ ярьж өгч тэднийгч бас ертөнцийн бүх хайрыг хүртэх хэрэгтэй гэдгийг сануулж өгөөрэй гэв. Гив гинэт эмнэлгийн их хүн үнэр синхэхийн эмч нар холхилтон сандрах чимээ сонстов.